Эдийн хууль болон үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудал үүсээд бүлгийн дарга болон их хурлын даргатай хариуцлах асуудлыг ярина гэдэг ах юм гэж шүү дээ. Өнөөдөр хуулийн хугацаа өнөөдөр эцсийн хэмжээндээ дуусгах шүү дээ. Тэгэхээр бүлгийн хурлаар бас давхар бас таныг хариуцлага алдсан гэдэг асуудлыг давхар ярих хэрэгтэй гэдэг ийм хүсэл тавьсан гэх юм. Зүгээр хариуцлага алдсан гэж хүсэл тавьдаг намайг уучлалт болгосон байна лээ. Би уучлах ямар нэгэн буруу үйл хийгээг учраас надад уучлах шаардлага байхгүй. Бүдэг өнөөдөр хэдэн цагаас хуралдах уу? Тэгээд цаана нэгдсэн чуулган хурлахаар цаг хугацааны хувьд амжих уу? Одоо ингэ нэгдсэн чуулган руу шууд орох байлгүй дээ гэж бодчих. За бүдгийн хурлууд ихэд амждаг шүү дээ. Тэгээ тийм санал одоо бүлгээ хуралдъя гэхээр ирэхгүй. Тэгээ бүлэг одоо болохоор бүлгээ хуралдуулаа гэхээр одоо байгаа хэдэн болохоор тэгвэл бид нар тэр хуралдаанд орохгүй. Тэгэл одоо ингээл нэг ийм л байдал тэр байгаа даа. Тусгай хинтэн бид хорооны бүлгийн ангишуудын учрыг ер нь бол олж чадахгүй байна уу? Та айдсан байна уу гэдэг хүмжилт байгаа юм л да. Яг одоо зөөлөн гэж биевлэрс аль нэг талд нь ороод байгаа юм бил юу ч байхгүй. Энэ бүлгийн хүмүүсүүдийг одоо тухайлбал чи тэгэрээ чи ингэж зохион байгуулаад байгаа юм байхгүй. Яагаад би тэгж байгаа гэхээр би эдгээр өрсөнд нь хэлсэн. Бид 65 бол би компани захирал биш. Та нар бүгдөө улсын их хурлын гишүүд. Тийм учраас улс төр эдийн засгийн бүх юм ойлгож байгаа учраас ойлгосны хүрээнд төр бүх юм явах хэрэгтэй л гэж ойлгож байгаа. Тусгай хяналтын дэд хорооны шийдвэр гаргахаар энэ нэг харгалзаж одоо бүлэг хуралдах уу яах вэ? Ер нь одоо мэдээж энэ би дарагтай орж зөвлөлдөх гэж байна. Тусгай хяналтын дэд хороо уралдаа дуусчих юм шиг байна. Тийм учраас яах вэ гэдэг юм бас дарагтай ор зөвлөжөө тэгээд шийдвэр гаргая. Өнөөдөртөө ямар ч юм баталж байна. Өнөөдөртөө чуулган хурлын санд хураалт явах боломжтой яах вэ? Үгүй уралдахгүй л яг энэ хуулийн хугацаатай эцсийн хугацааны хуулийн хугацаанд өнөөдөр юм чинь дуусгах шүү дээ. Өөр ямар ч асуудал байхгүй. Гишүүд хурлаа ирэхгүй яах вэ? Эрс бүрдэхгүй гэдэг асуудал үүсэх үү? Үсэхгүй. Та ер нь гишүүдэд дийлэхгүй байна уу? Үгүй дийлэхгүй байна уу гэж юу гэсэн үг юм? Дийлэхээр ингээд зангидаад одоо бол яг өнөөдөр үндсэндээ харахад бол хоёр бүлэгтэй болцсон. Нэг нь одоо таны бүлэг, нөгөөх нь одоо шадар сайдын бүлэг. Миний бүлэг биш л дээ. Зүгээр одоо тий шадар сайд би бүлгийн даргын хувьд. Одоо шадар сайд чуг нь манай бүлгийн гишүүн биш шүү дээ. Тий. Тэгэл одоо тэр хүмүүсүүд одоо юу хийгээд байгааг нь би ойлгохгүй л байна. Тэгэхээр одоо маргалдах шалгуудын хүчний харьцаа юм ойролцоо байгаа учраас